Та нарт намайг хана амьдтай гэж бодож байна. Энэ сургуулийн арт юм болов уу? Үгүй, харин чигээрээ яваад шинэ номын сангийн 3 давхарт амьдэрдэг шүү. Одоо та бүхэнд би амьдардаг газраа танилцуулъя. Энэ сарвуулхан номын сангийн төвөр болгон дээр би байгаагээ боддог. Та нар намайг ханаас ч яах боломжтой. Хэрвээ олохгүй байх юм бол цахим номын сангаас хэрэгтэй номныхаа нэрийг бичээд хайгаарай. Би хинбэ гэж үү? Инглэн. Намайг энд бас тэнд ч суугаад ашиглаж болно. Энэ бол миний мэддэг хамгийн хичээнгүй нэгэн. Тэр 7 хоногт 2-3 удаа намын сан суудаг. Би түүнтэй хамт олон ч зүйлийг хийдэг. Хаяада хамт амарч бас нууцхан шимнэг нь ч сонсдог. Найзуудтайгаа байх үед намайг бас хаяа таадаггүй юм. Тэд магадгүй хичээлээ биш бараг краш ярьж байгаа хаа. Харин энэ бол рандом томхоо оюутан. Би түүний над дээр зөвхөн унтахчаал ирдэг гэж боддог. Яг үйц надад заримдаа хань болдог л доо. Өгчмгүй дээ. Энэ бол миний айлын бүтэн дээр хонсон төг. Би уг нь гэрээр олохоор гардаг өдрүүцтэй их дуртай л даа. Улаанбаатар хотын хаан очгол гэдэг үнэхээр сонирхолтой санагддаг. Цаг 30 минут хүрчсний эцэст явж ирлээ шүү. Жаахан амраад бид ажилдаа орно байх гэж найдаж байна. Гэтэл намайг зүгнээсээ ч гаргасангүй. Технологийн хэрэглээд илэрснээс хойш миний хэрэглээ бага болсныг би мэдэж байгаа л та. Гэтэ айлын бүтэн дээр хонон чинээ сансангүй. Жаахан хэцүү юм. Ашгүй дээ, хичээлдээ явах нь. Ахичийн найлд ирдэггүй юм шүү. Бэнэ. Би сургууль дээр байна уу? Нэлээ. За. Би таачлаа. Семенаха утгагүй гээсэн үнэ нэрээ давна гэсэн. Баярлаа. Мөрөөдөл, хүсэл, тэмүүлэл, хичээл зүтгэлээр дүүрэн их сургуулийн амьдралын сашгүй нэг хэсэг байх сайхан шүү. За би хөвчлэн номын санд 7 хоногт 2-3 удаа суудаг. Тэгээд шалгалтын 7 хоногийн үед бол гэдэг арай урт хугацаагаар суудаг. Би 7 хоног болгон бол арай суудаггүй. Сартаа нэг 2-3 удаа ч юм уу гэрээр болохыг би хамгийн их ашигладаг. Номын сангийн хамгийн гоё хэсэг нь болохоор яг ганцаараа суух орчныг бүрдүүлж өгсөн гоё. Тэгээд ятраад байвал буудан дээр суугаад бас амарчилдаг гэсэн бас гоё. Миний номын сангийн хамгийн таалагддаг хэсэг болохоор яг энэ шиг ингээд номоо өөрөө хайж бол
унтдаг амар таалагддаг. Яг юм номын санд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. За гэрээр болохоор ном аваад торгуулсан хамгийн өндөр торгуул нь ямар төгрөг? Гэрээр болохоор авч ирсэн хамгийн их төлбөр маань олонгод бараг 12-3 мянга болж байсан. Тэгээд номын сангийн их чинь намайг харж үзээд надаас 5,000 төгрөг авч ирсэн. Би бүр амар баярлалаа. Тэгээд та хэд бас хамгийн их хэдэн торгуул төлчихсэн бэ доор бичээрэй.